Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ самбарын сонин дэлгэж үзэгч та бүхэнтэйгээ мэдчлэн жолгож байна. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэжний хойморт одоо хоёр шогчин маа хүрээд ирсэн чинь манай өнөөдрийн сайхан ярилцаа лавтай их сайхан шогтой болох дамжиг ба тий. Тэглээ одоо та нар ингээд нэг доогоор тоглоод яхад өөрнөө одоо байдаг өнгөнд оруулаад. Тэгээ шог яриа бол хаш юм нэг юм ба. Үжигтэйгээ ярих урлаг гэдэг. Энийг л би нэг боёроо мэдэрлээ. Тэр чинь 2003 онд ба. Бид хоёр нэг яваад тэр Кайлууны их тал сомонд болсон шүү дээ. Тэгээ тентхийн сомон дарга одоо шүүжийн нар нь бол манай давуу ингээд хөдөн талбай тохируулж өгөө тоглуулж яа. Тэгээ бид нэг гачаан дээр очиж тоглож байгаа. Тэгээд одоо шүн тоглоно шүү дээ. Өмсөн чинь тэр гачааныхын тийм нэг хүндлэн мод татаа дээрээс нь нэг одоо ингээд нэг ганцхан нэг тийм нэг дөм хүлэгч гэж байгаа. Тэгээд тэрнийхэн доор зогсоод өөрөөс нь сандал тавиад яг өрөөнд доорт нь суугаад хүүхэд болоод настай өн уртын зооч өрөө дараа жигээ хараа да. Бид ингээд наан шог яриагаал шүү дээ. Тэр одоо их сайхан. Тэгээ инээж минийхэн шууд ингээд бид ингээд ярилцаад инээж ярилж явахдаа эм эдэл шүү дээ тийм нэг. Чоолос нэг хүн бөөмрөөд ингээд харцсан. Хаяа жарман бас тийм хоорол донд нь чамтай үг оролдоно. Тэр орнд нь шог яриагаалж байгаад тэр хүнтэй үг оролдоод амжина. Зөвхөн нэг илүү баялж байгаа шүү дээ. Чөгөөд нэг ярьсан. Тэр их сайхан байсан. Манай телевиз хорооны хувь байхаас бишээ. Манай тэр үжигдлийг аваад чи авчираад телевиз дээр телев. Таны тэр нэртэй дуучнаас нэг ч доор боохгүй. Юм бэ гэж. Тэгэхээр манай дарга наруу танаас ч одоо дандаа дуучнаа нь хүндэтгэхэд манай хүндэтгэх хөөш юу. Чи манаас одоо цагаан сарын үдэшлэгд орлоо би хөөе. Хөдөн сарын цаг хугацаа хэрглэж хүчгэн барж 400 юлуу нэрийг цуглуулж Шинжаан хөх нуурын дуугийн байтал бүр цуглуулад жохоос нь шог яриагаа нь хөлөөд одоо манай хөлсөний жаахан муу байж магадгүй. Тэгэхээр даалга танаас дуучиндаа 8 түмэн төгрөг 10 түмэн төгрөг өгж ягаад манай хоёрд нэг 5 төгрөг өгж болохгүй юу? 5 төгрөг өгж болохгүй юу? 5 төгрөг өгж болохгүй юу? Жохоосонд хөлсөнд байж манай тэр хүчаан барсанд байхгүй шүү. Тэрийг яачгаа 5 минут илүү нөмөд өгч болох юу? Чүнээс 15 минутаас 10 минут нь явал бас нилээн бүтэн жоо гэрээ болно шүү. Одоо тийм дасалцглаа яг тэр уузгаан бас алдчихсан шүү дээ. Тэгээд гамх шин тэр дууны ут гэдэг шог яриаг юу би өнгөж бодгоо. Хэрв дараачаар үнэхүү шог яраа сурдаг юм. Ой шог яриаг ингээд хөгжөөд нэг жохог хэмжээ өрөх үед тэр бол элва шог яраатны үнсэн боловсролын нэг хичээл болно. Тэрийг бол хөлний боловсрол. Шог яриа хөл дийлэх тийм боловсрол хүн бол хөл дийлэхгүй. Жишээл одоо дууны өгүүдийг бол одоо гамгш арвилдаг. Тэр одоо лам орсон дууны өгүүдийг ламын нэрийг чавруулад нэг л юм цаарна. Жишээл одоо ямар маа гэд маа орсон дууны өгөөд чавруулад ярина штэ. Тэр чи ямар байдаг вэ гамгш өрөөж хөдөлж яана? Тэр чинь чиний нэг чавруулдаг. Одоо мартаж яана. Мааны чавруулаа. Жишээлээ хэлбэл одоо энэ дүнби Жуурны доон дээр гөөгэр юм байна шүү дээ. Гөөгэр аваад хэлв. Баяхуу гөөгө, гинжүр гөөгө, баатар гөөгө, мантгэр гөөгө, моян гөөгө, моёхын гөөгө, ринчин гөөгө, юндэн гөөгө, шавлун гөөгө, янтайбин гөөгө. Өчөтө дунгшан гөөгө, вангшан гөөгө баяхын шүү. Уртуу гөөгө, мөлө гөөгө, чагаан шобог гөөгө, гавьяат гөөгө, боиндэлэ гөөгө, боёшиг гөөгө, богдын чиргэн улаан гөөгө. Чул маа цовруулаад хэлвэ. Баяхал. Чул маа бас нэг байдаг ч. Маа, навчимаа, налбармаа, нансалмаа, намхаймаа, хандимаа, хандармаа, гандимаа, гарвумаа, гаагалмаа, гоогормаа, гангремаа, мөдрэмаа, жанмаа, жаармаа, жингэрмаа, жинжурмаа, рашимаа, равжимаа, ролгэрмаа, дэлгэрмаа, сансаймаа, санжидмаа, бадмаа, балжурмаа, аашимаа, оосрмаа. Миний гэсэн дотор мэнгари маа байна шүү. Мэнгари? Энэ чинь бас сони нүгэ. Чи хэрэв надаас цэцэг хваар чимэг гава гэрэл туяа мэтгэн хүүхэнчүүдийн дуу сонсох юм болов? Хэдэн гаргийн чулээг ойхоч горгоо да. Хүүхэнчүүдийн дууг бас төдөр мэднэ. Манайхтай заавж гинэ. Гөөгөөс очоод нэг баг орлож ижил яадаг бол. Гөөгөө болгон олон бэ шүү. Puru, Payaho gaga, Genjur gaga, Batter gaga, Mantkar gaga, Maoyan gaga, Moihan gaga, Rinching gaga, Yunting gaga, Wangshang gaga, Dongshang gaga, Shaolong gaga, Yang Taiping gaga, Bogdin Chirkin, Olang gaga. 그게 제가 봤으면 노민성인 남한 가라들지 마가던 거예요. 가르나. 나시김 세훈이 도서 되게 흔히 도서. 또 이쯤으로 돈이 느르. 불 돈이 왔더래. 이메로 마을순도 다리 이메로 응수.
Өнгөд бол манай ардын доо дийлвгүй. Өнөхөр зарим үед зөвхөн шог яриагийн хүн сонсон штэ үжигч. Энэ тухай хэлсэн хүн бас байна. Жишээл одоо шокгүй штэ. Гэж өний хөлөөд яг сонсоод тавих уу? Их сонсоход багтээ. Санагдуулна гэж хэлж. Жишээл тэр жил хүрээд бас манай чогдолтооны момент хэлсэн штэ. Оо энэ их гоё шүү. Та зарим үед л ингээд инөөхөө улсаар л таныхыг сонсож явах гэж битгий одоо. Зарим үед ингээд инөөхөөгөр чанганаад анхаарч явах учир байна шүү. Одоо ингээд тэгэд энэ шиг юм хэлэхэд үл чи хөлний боловсралгүй хүн бол бас хоргүй штэ. Тийм ба. Одоо тор тоглог өсөр энэ эднийг гарахаан байж шүү. Жаны заавал боловсрон заавал чанга сэн чөөдөл юрийн чахтан сэн боловсрмэн чин тайсан дээр гарах үед ингэж хэлдэг. За тэгэхээр би бол энэ дууны утгадаг шог яриа. Одоо аажамдаа маллаа одоо хөрөг шог яриа боловсрдог хүний үнсэн боловсрлын нэг болдгийг нэг боддгоо. Одоо эжмийн хөдөлт ямар одоо юм бэ одоо. Одоо гавхшаас яг ирээд одоо би яг шог яриа сурнаа гэд өдөртөө нэрээ таны ингээд дагаад явж байгаа хүүхдүүд харин байна уу? Одоо хамгийн урт дагаж яах нь одоо энэ сахалд. 2002 дагаж гэж одоо хоёлоо хийж явах хэрэг штэ. Гэхдээ үн дагуулт шүү. Өөр нь ч одоо байна байх л дээ байх л. Одоо энэ шогны халыг даахгүй дундасан явчихна. Хүн гэлбэнжичиг тоглохоор явчихна. Хэдэн өдөр болсоор одоо Герман бас чиний 2 жоосыг хонжоод явчихна. Одоо тийм ч бас байглаа. Самбарын сонин дэлгэж. Чөлөөт сэдв, чөлөөт яриачаа, чөлөөтэй зочин самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг чадсан хүлээ авсан байна. Танаас нэмэг бишэрхүү маягтай Миний нэр наран тогтдог гэдэг байдлаа энэ ус яахта нэмэг наамаам гэд дууддаг. Учиртай шүү. Маш ярви юм мэддэг болохоор маам гэдгийг. За, залуучуудаа би тануусаас нэг юм асууя. Танаас ухаантай бүр буулгах дуртай юу гоо юу? Энэ хүүхэн хүний ухаантай эсхий үчгэд надад бол нэг мөргэн жор байдаг. Хамгийн түрүүнд хамрын нөхөн үддэг. Гадагшаан сартгар бол аюултай шүү. Учир нь энэ гадагшаан сартгар хамартай хүүхэнчүүд ердөө их голомтгой байдаг. Жишээлбэл тэрэнд нэг алтан бөгж аваад өгөхөр бодчих. Цаатах чи авчихнаа бас хуруундаа ингээ үтчихнэ. Чагаа танаас нь зөвхөн нэг л алтан бөгж биш юм уу? Жуэлийн жигживих нэр юуж гадна байгаа 10 уруундаа бүр бөгттэй. Айгүйдвэл да өнөөх шаахан доторх 10 уруунд нь бөгжүүж яана ви. Ингээ удаа өдөр хин гээд ихээр хүний хамар мөхөөрс болохоор аянтаа гашаад байгаа. Хоёр дугаар араа нь гүлгэр хүүхэн бол ердөө их жанамтгай байдаг шүү. За хажим тим нэг ихнэр буулга авчихна. Чагээ зөөлдөр ингээ цог явж явах ингээ цог явж ятал амьд хүний нүд юу харах вэ да? Хажуугаарт нэг хүүхэн гарах үед халт шүү. Халт нэгээр харамгач наатах чи эхлээд занчихна. Хараа. Бас хараад. Чадварвал дагаад яваач. Бочетэр өхийгэн дихад нь хараа. Сохорхомооч. Ингээд араагаан жуугаа дэвэл өдөр удаандаа хүний араа чинь мүлэгдөөд гүлийчих штт. Хүүхүүний ухаантай эсхий үчгэд 3 дугаарт нь бол өрхийн хуруу, долбор хурууных нь үндгийг нь үдлээ. Бомгор нь болох юм а хавтгай бол бас л хальтаа өнө. Учир нь хуруу үндг нь хавтгай аймагтайчууд санаагаа өгөөр илтгэхээ орно, ерөнхийдөө бол чимэггээр илтгэхэд байдаг. За, тийм нэг ихнэр буулгаад авчихна. Хажим хаанаг газар явж байгаа сайн найттайгаа уулзчих штт. Чигээд амар минь асууна. Гэртээ орно. Тэгвэл иймэрхүү байдал үүсдэг. Хой сайн уу? Өдөрч мой. Маны хар үргүй. Маны хэр тэнд шүү. Өөр хүн чинь ингэж удаа өглөө дэвэл өр хүн биш өлжиг болчих штт. Гэрэм хүүхэнчүүд надад их саналтай байх магадгүй. За тэгвэл таны төлөө бас нэг 3 мөргэн жор илж өгье.
Хамаг дөрөв ийм нэг үг байна. Ганцхан чам таардаг. Давалтан дэлж үү. Ганцхан чам таардаг шүү. Чи тэгээд өчгөхөө хайрлах юм уу? Үндэснээ хайрлах юм уу? Өх орноо хайрлах юм уу? Чи хоёрдугаарт ийм нэг үг байна. Чи эмарын гоё. Гоё өсгөн чамтай ямар хамаатай вэ? Тэр чи өөрийн өчгөхөөсөө өвлж олсон боён. За тэгвэл 3 дугаард нь бол одоо маш ярман уян сэтгэлтэй хүүхэндүү нарын хариуцахын аргагүй, халирахын аргагүй болгож ягаад хамаг сүлд нь мөхөндөө оруулдаг хар ортой нэг үг байдгийг. Чи надтай цог амьдрах уу би үхнэ гэнэ. Үхгээрээ хөнөө ялгаах юм бэ? Чи надтай амьдрах уу би үхнэ гэж шүү. Энэ үгэнтэй талцах болтол 20 хэдэн жил хажууд нь байсангүй тэр яахтай амьд яваад байсан. Тэгэхэд л нэг хүүхний төлөө үхнэ гэж яах ийм хүний чинь хорвоо юу хийх юм бэ? Ээж аавынхаа сайнаар 20 төрчгээд гинт нэг өдөр нэг хүүхний үжмэгчээ үххэн санаанд орцсон. Иймээс миний хүүхэндүү нар тэдний тэр худлаа үгэнд битгий мэхлэг мэдвүү. Энэ шог яраа гэдэг юм бол би өнгөрсөнд бол хөвөөгөөр нь тойрж байсан түүх байна. Уул нь л ингээд би ингээд ном гаргасан шүү дээ. Миний тэр номонд бол ингээд шогтой үлгэрүүд ярин байдаг. Одоо манай нутгийн хэллэг яа тийм шүү дээ. Би одоо тэр нутгад өссөн чинь ялаа жохоол бичгүй тэр нутгийн хэллэг дээр нөлөөлөгдөхгүй даа. Ингээд шогтой юм байхаараа бол ингээд анх 97 онд энэ угаатанд ирсэн дараа одоо ингээд ана Жирм оюутан дүүнарууд ингээд үдшилэг хийх мүү нэг хэдүүл хамтрад наад бол нэг шог яраа бэлдээл гэдэг. Тэгэл би нэг одоо шог яраа гэж одоо бол өнгө шог яриач биш юм уу? Шог үлгэрч юм уу? Одоо тийм шог уцарч юм уу? Тийм шиг юм бэлдээд очиж. Өнгөжигээ дараад нь бол нэг төр жил төлөвс орооны нэг хөшигтэй удирдаат нэг шог ярааны шимгэл тэнэж оролцсон шүү. Өнгөсөн энэ шудрагуу гэдэг бас гонхшаас шог яраа сурж ийсэн. Тэгээд бол тэр бол одоо гонхш нэг чохол явал аад ирчээ. Хий хоёул хамтраад нэг хөлж үчи. Өн шингээлтийг талбай дээр нь би бол одоо гонхшил ойрхоолж үз. Энээс өмнө бол одоо араа зүүн дээр дуугийн сонсчлаа. Би донсруулд явах үед ар ортноор 9 төнгөргөөд явж явах үед нь холоос барааг нь харж ийж. Одоо чад гонхш тэр талбайд хөрөөд очсон байна. Чав энийгөөмөл хойлоо шодрохтой хоёр хөлөөд хойлоо шингээжээ. Одоо энэ дэр гонхш доор сууж очиод нэмээ олоо үжиж ийм нэг сонин төрсөн юм байна. 60 жүсний гадуур төрсөн. Бас шог яраад хөрөгтэй магадгүй гэж бодож байна. Чөгөөд энэ гамгагч тэлчаад өргөд дараад нь бол бас гамгагч бол нэмээ гэвэл их шогийн замд үлээ. Жохон хөтлөж оруулсан биш үшгэлж оруулж. Яасны мэднэ. Би ингээ хэн сууж исэн ба. Чагаад нэг өрлөө 2002 онд штэ тэр чинь. Нэг өрлөө бэмэрт 9 цаг илүү. Би онцчихсэн. Гэнтгсэн үүдийн өмшгэлээд. Бас би чи үн болчих байгаарсан гамгаш. Хурдан бас нөөрэ урд угаагаад тавьсан нэмээд дагаад ир. Чөөл нэмээ хоогоод аад ирсэн. Хаар аваад иржээ. Энэ манай өвөр Монголын дуурлагчдын нийгэмлэгээс ингээд хийсэн одоо дуурлагын урам бүтөөлийг жохон бүтөөх анги гэж ба. Өнний 7 хоногийн боловсролд нэмээгээ хоогоод аад ирж. Чөнгөө төнд оруулаад. За энэ 7 хоног ч гамгаш бүтээр нэг гэрсэн ба. Тэр үед манд буудал гаргаж өгч нэг гэрсэн ба. Одоо чигээд бол нэмээ нэг өсгөр нэг жогсоос эхлээд одоо бүх юм эхлээд. За тий. Одоо живжинхэ одоо шог ярааны замд орсон ч гэж орж. Одоо 2002 оноос хойш бол одоо хоёлоо одоо болтлоо одоо байжлаа. Энэ талын авьяас бэлэг байна. Тийм ба. Нэг дээр энэ зохиолч хүн болохоор үг баялаг. Тэгэхээр энэ залуу хүн болохоор тэгээд бас их юйлж овлон амсаж өссөн шүү. Уурхайн ажилчин болж өнгөрж мал хариулж өнгөрж одоо мэмэ хийж өнгөрж энэхээр тэрний амьдрал их олон. Баялаг. Сэдв болох нь их сайн. Одоо манус чинь энэ тэрэг толог бүр хөшүүрж яа шүү. Муутаж байна. Тэгэхээр одооны залуучууд энэ сэдв болох та их сайн. Сонин сүбүүхэн юм болоод ирнэ. Тэгэхээр би их тоодог юм. Болж байна. Тэгээд одоо ийм сайхан сэлдэг шавыг одоо хөржүүлж байна. Миний бодохоор бол нэмээ их л дагуулж байгаад гамгагчийн тэрэг талгаас сайн байсан. Тэр үед гамгагчаас залуу мичээ сая 61 ба. Одоо гээд гамгагчийн онцлог байж. Хаш хүний удаан жилийн торчлог гэсэн юм ондоо. Мөнөө шог ираач хөөжилнө. Гамгагч онцгой хурдан чөйдлэн. Тэгэд над сүүлээр нь чөйдөлчгөө хэлж өгнө. Би бол одоо нэг үгээр чөйдлээд их өөлөөж штэ. Тэгэхээр гамгагч та ягаад ийм хурдан чөйдлсэн гэсэн. Чи ингэж чөйдлөө.
Учрын дараалал юм. Эсвэл нөгөө нэг жалгадаг үгний онцгой үгний дараалал. Тэрэн чөйдлүүл бүр аянда ортох гэнэ. Өнөөр нь тийм сүүлөөр нь чөйдлүүл их хурдан тэр чинь. Зөвхөн чада шууд хараалмаар жахтараа чөйдлүүл хөжөөдөө чөйдлөлт илөөж байна. Яг тэрний хэд учрын ингээ барай авчих нь үнэн хурдан. Би бас наамаа сонсчихсан. Гаван ши тэр үеэс одоо тоглолт хийж байгаа үеэс тоглож байгаад одоо гэрэл байхан барагтай байхад хадаг авч гарна гэдэг эргээд юу бүжгийн ховчсгаар өмс өргөө гарлаа гэсэн. Ханы жалуугийн жавлаг гэж байна. Чи үлгэрээ сонсож яасан яа би тэр удаа. Би ч өнийн сонслоо жаргаж шүү. Бүд мөнөө жарим уу жавж яана гэж хэлэхэд бишээ. Ган бах шидний жалуугийн үетэй адилтгал маний жавлан биш. Хамаг наачхан чагадагаан нэгтэй тийм ба? Хамаг наачхан би тэрэгэн суугаад явна. Тийм ээ машин тэрэг. Хамаг наачхан одоо бүд бас нэг гэрт юм уу? Өсгөл нэг өвтэй тесмэстэй газар дагуул. Ган бах шин жалуугийн үлгэрүүд бол одоо ярим байна. Ган бах тэрээсээ нэг хэлээд өгөөд. Тэр яа. Үнэн яадаг лээ. Сонсё ган бах шин. 50 жилийн их урдгийн уртаа аяр. Ялаа малаа жорлоо гэдэг. Тэр үе. Ялаа бодлоо. Одооны адил театрд тэгс сайхан тоглох шүү. Хаавэсэ тийм нөхцөл байхгүй яа. Одоо малчиндаан тоглоно, тараачиндаан тоглоно. Үхэр тэрэгэн суугаад юм. Үхэр тэрэгэн суун томооны Жаримдаа алхна. одоо трактор. Энд чинь бас одоо сэн замын багждаан орж яана тэр үсүүдтэй. Хөдөөхөр томоон жагаад онтой жагаад чихөөмас хажуулж ясан юм чинь. Одоо тэр чиглгаан байхгүй шүү. Өнөөх хөвгний чинь одоо орооч гээд дээрэн хар тос төлгөөд. Тэр нь одоо ингээд харлуулаад ночоогоод. Утаваг удаа. Авшоо. Тэр нь одоо гэрэлдүүлж шүү дээ. Тэгж ятал өнөөх ялаа батхын ч одоо 90 60-даа намандаа норноо. Нолмон жахтын нолмон жахтогийн жалаглаа. Тэгээд бас өөрхий байж. Тэгж өөрөө. Би энэ үжигч чи явуулахгүй шүү. Хаавэсэ одооны адил цаг хасаар хажгаарлан гэх тийм байхгүй. 60-даа 2 цаг хагас 3 цаг яа тоглоно. Үжимчэнд манас тэр даажимбаажамсын зохиолын шингэл тийг үйсүүд. 10 сар шүү хөөе хүйтэ. Малчнууд одоо бүр ингээд дараа сууж шүү. Тэгчгээ зогсгоохгүй яа. Баргаач гэдэг. Сомнаа хоорондоо бас одоо тэгээд хөрүүл маргаан болж яхнаа бас юм. Яах юм? Таны тоглоо манай тэнд очдөг байх ямар хаан. Бидний өндөн борооч юу? Манас ханаалсангүй юу? Ингээд одоо. Тэр үеэс одоо тоглохоор яваад одоо хэдий хүнөөс ингэж доош боо тоглолтыг. Одоо тэр үеэс цөөхөн. Ихтэй нэг 10 хүн юм да. 7 хүн юм да. Тэр үеэс одоо яа энэ хүнөөс бүгдээрэн бүр шог яриад хүн дуучин бас байна уу? Бас байна шүү. Дуучин бас. Нэг бас нэг босгом шиг явна. Одоо тэр үеэсд өөрийн дур дураасаа нийлээд л явнаа. Үгүй таны тэр үе чинь өлдөгчтэй та ирж явахдаа өнөө юм нэг хүн хэдэн жилийн тоглолт орно гэж. Би нэг удаа тоглож 3 дараалал тоглоод нэг одоо телевизээр 3 тоглож чад. Ваа нөчөө байна даа гэсэн чинь. 3 яад тоглоо юу гэсэн. Одоо чи нэг цаг хагасын тоглолт байхаар бадвал дотор нь миний 3 тоглолт байна гэсэн үг. 3 тоглолт. Хөчөө даа хэнээс ухсраад гэсэн. Чанд ган багшнаад нэг үлгэрээ өлж өгсөн юм. Өнөө чиний сайны дурддаг өмнөдний үлгэр чинь. Өдний үл юм 10 хүн явна гинэ. Одоо өнгөл за нэг нь бол одоо дуулах үед нэг нь хуурдаж явах магадгүй гэнэ. Хуурдаад бууж ирсэн эргээд дараа бүжгэнднөөс ороод явж явах магадгүй гэнэ. Өнгө жийтэлт нь нөгөө нэг нь бол одоо бас эргээд шог яриагаа хөлөгч магадгүй гэнэ. Одоо ингээд нэг хүн хэдэн жилийн тоглолт ороод баран бартлууд их яарав. Чи өнөө тэр нэг өндүрл гарлаа гэдэг чи өнөө юм тийм өдний нэг тесний арн бол харангүй шүү дээ. Им авах үед одоо манай одоох шиг тов олж үддэг юм үгүй. Чи одоо хөнөглээ гамхшаа тэр чи өнөө өрөөлөлөх болоод бүжгэлж бараад гүйгөөд буурна гэнэ. Чи хөвсөн салаад дараа тоглолт надаа өрөөлөлнө. Хөнөглээ тэр чи. Би бас мартаж байна. Чи өнөө нэг юм чиглэл манай хүн чи хадгаа аваад л одоо ингээд л ом сайн амгалан бол тугэ улам сайн жаргалан бол тугэ гараад ирсэн чи үжигчүүд нь хөрчгөнтийн нөлчөд болох уу гэнэ. Хөөе юугаа инээж их өнгө өссөн тэр нь хадаг биш өнөө бүжигтний өмсдөг цагаан өмдөг нөө. Тэрийг гэж ярьж байгаа да. Манай хүн өрөөлөө явуулж ирэх. Тэнгүүд тэр үдээс хөөрхий байж байгаа. Одоо бол чиний ард тал дээр чи дараа тоглолт юу хэрэгсэл юу гэж хүн доор дор чамд авчраа өгч гэнэ. Өдний тэр үед бол их хөөрхий байж одоо мөрөн амар. Чи көрөн үед бол жарим үед бол гомдож гоморхоод байхаас биш дээ. Одоо бол бас жарим нөхч нь бол хол сайнаа.
Чөлөөс миний хэвийн ботхоор бол бас ийм нэг байна. Шог яриа нэг сонсдог гэдэг. Бүсээ бас жижигтэй ярьчлаа тийм ба шог жижигтэй. Үнэн хэлэх юм бол шог жижигэн ч гэсэн, шог яриагийн ч гэсэн. Чуулбудаас л дуучнуус сайн. Дуутны ч гэсэн үжигч бүгдөө нэг юм дээр төвлөрөх юм байж. Цаг үеийн учир. За гавар шидний жалуугийн үед үл тийм аа. Энэ урлаг, соёлын амьдрал гэдэг чинь тэвлийн дүгм. Нэг араажгон сонсон. Телевиз яг ба. За нэг хаяа нэг улаан тох сэтгүүл юм уу? Эсвэл нэг орны сони юм уу? Тэр үед одоо ган багши байцгаа миний багын үед дарын ном дэвтэр цөөхөн байсан яа. Өмнө яана нэг хаяа нэг ингээд тоглолдог урлагч очих байцгаа нэг шин гීч очих их сонирхоод ирнэ. Энэ гýtний жоогийн сонсъё. Ийм цаг үед Крем төргийн хөрөөл бас байна. Гэтэл одоо бол тийм биш болсон. За сүлжээн дээр гарна. Телевизийн үчгээр бодоход тийм ярван савг байна. Араажуу сонсохоор бодоход тийм ярван савг байна. За одоо ном сэтгэл үйл ярих юмгүй одоо. Зөөл дүүрнэ. За элийн аншин элийн үед тэгэхээр хүний ингээд дур анхаарлыг татах юм бол хэтэрхий юм болчих. Соёлын амьдрал улам баялагжаад одоо элдвийн сонирхолтой. Гэвч энэ соёлын амьдрал баялагсан чинь сэн талын хажуугаар бас нэг саартай тал гарч шít. Юу болж байна? Энэ нэгэн урлаг дээр нөмсөн төвлөрөх юм бол байж. Тийм ба? Одоо тэгэхээр гэвч хөөх юм манай шог яран дээр нь төвлөрөх хэмжээ нэн байгаа болж. Одоо би чагаа бодож байна. Одоо яа. Яа гэвэл чи хамх тур одоо шог яраа гэдэг юм чинь хүнд үжүүлнэ шүү дээ. За хүнд үжүүлийг бол хүний үчиг дуртай болгоно шүү дээ. Үчиг дуртай болгыг бол яадаг юм? Сайжруулна шүү дээ. Сайжруулна шүү дээ. Сайжруулна шүү дээ. Одоо өнкөөс өөр аргагүй. Энэ дээр одоо яг хятадын бол одоо ариун хүнөөсөө бас одоо Гуодаганы хувьд бол яг шог яран дээр бол хамгийн одоо өндөр түвшинд явж штэ. Одоо бол хүмүүсийн хамгийн их нөлөөлж байгаа. Тэр бол одоо бас яг уулынхан тэр нэг байдлыг бас их дэмий ховруулсангүй л да. Тэрнийхээ суурин дээр хамгийн хүрээлэл олж чинь хуучин шогууд нь хүрээлэл олж юм шүү. Тийм тэрийг мөн уулын тэрийгээр дахид тоглож штэ. Одоо тэр тусгай дөөйн шөө гэсэн газар гаргаж чад чайнаа мухлагдаа одоо тэндээ өдөр тоглож байна. Тэр газар бол өдөртөө бүрхэн дүүрнэ. Тэрийг одоо сонсчгүй биш бүр амар сонсож байна одоо дуусны хэв. Зөв энэ бас нэг учир байна шүү. Шог яраа хэлдэг хүн бол зөвхөн чи шог яриагаа аврыг шог яриагаа эрмэн сонсхийг бол зөвхөн шог яриагаас оролцуулах. Манай гамш одоо телевиз жижигэнд ял орж байна. Тэр шог жижиг ял тоглож байна. Холбоо дээрлж байгаа ял хэлж байна. Энэ яана ийм нэг учир байна. Жишээлбэл бид шог яраа сайн хэлнэ тийм ба. Сайхан шог яраа жохоцсон байна. Гэвч гараад манай шог яраа сайн шүү, сайхан шүү, ирээ сонсоо гэд хүн сонсгоо шүү. Тэгвэл яана шог яраа хөлдөг хүн үжигтөө илүү нэг хөдөө хэлбэрээр танигдана. Манай үгээр хэлвэл одоо нэр дурлагч юм болохоор чармэн гэсэн үг. Өнгөч хөвл чи нэр гарахаасаа өмнө эм чүлж хөлөө тийм сайн шогтой юм хөлөөд инэөхөө байсан үжигч нэр гарснытын дараа тэлийн соломог юм хөлөгчл яа энэ их сайн шүү болж байна. Учир нь энэ хүний бас нэг тэр бас одоогийн соёлын амьдрал дотор одоо тэр нь баялагчсандаа бас бохируулна шүү дээ тийм үү? Одоо элдвийн жилд өөр ингэж жаахан анхааралтай байх үжигчдэд тийм сонирхолтой бас таар. Жишээл Гуодагаан нэр гарахаас өмнө тэрний шог яриаг өчгөн чөөхөн байсан тийм ба. Гэтэл Гуодагаан нэр гарсны дараа нэр гарахаас хол өмнөх шог яриагаа яриад бас сонсгоо юм байна. Яана учир нь Гуодагаан ондоо хөлбөрөөр нэр гарсан чинь энэ хүний тэнцсэн байна. Хөө энэ хүн яана гэсэр олон бүр мөччин хөө энэ бол тийм хүн шүү. Энэ би мэдэн шүү. Би энэ юу юуг нь үссэн хүн шүү. Хөө чун энэ удаа яа нэг чинь шог яриа нэг чинь. Хэ чул энэ шог яриа ямар бол үчгээ ирээ. Өгнө үжигчин нөмөгч штт. Тэгэхээр бол одоо бид бас орчмын жил бас өнгө чармайгаад одоо нэг бүлэг юм хийж байна. Одоо зарим үед жагаад энэ гүвч бас нэг хүчтэй тал байна. Яг монголоор хийгвэл одоо жижигч болго телевиз жижигч болго бүх юмий бас л өөрөө чармай. Тийм манай тэгээд би хэлдэг өнгөрсөн хүн нэг юм хийхэд одоо жоос мөнгө хөтөлж явшаа энэ гэж хэлдэг. Би ч ингэж болсон. Жихох хэмжээ өрөөлөө өчсөн өчсөдөө өөр юу тутах вэ? Зөвхөн хүн тутна. Чаддаг хүн чинь тутна. Үнд одоо бараг олон гэдэн бараг тийм шиг байдал тавил. Ийм авиас бэлэгтэй залуучууд бас олдоггүй байна. Үгүй заримдаа тийм авиас бэлэгтэй залуучууд олдно. Ид дийлэх бай. Зарим нь оюутан сурагч. Зарим нь хөдөөдөө аав ээжээ ингээд төжөөж асраад амьдарч байгаа хүн. Чи энийг яаж ухаатанд авчирна вэ? Эн чинь бас нэг хэцүү. Тэгэд гамх шиг өөрөө нэг хэлдэг үгээд гэж надад хэлээд. За шог яриа хэлдэг хэн олохоо эхнэр олохоос өчөлтэй юм аа гэдэг чинь. Үнөөр шүү, үнөөр. Одоогод би тэр тийм олонхын шог яриахан бүт хороос босдон үлэх аргагүй. Учир нь жохоог үед өөрөө жохоосон чинь бие биендээ жохруулаад жохоод жоо. Өөр хүн авчирлаа яг тэр хүн жохорхоо болж байгаа.
Одоо жиггэрэн бол одоо бас хоёлоомоос чармэж ган багшаа бас нэг өөр нэг одоо одооны байдлаар бид хоёлоомоос хийхээ хийж штэ. Энэ байдлын дээр хоёлоомоос хоёр тийшээ харна гэж. Би бас эндээс нэг хэдэн болоо ган багшаас нэг хэдэн болоод хоёлоомоос хоёр тийшээ өнгөд оролж. Өнгөл өргөө энэ хэдүүнийг өнгөд нэг нийлэрхүйд төдний хоорондоо сайхан шог яриалдаг гарч болно штэ. Тийм ээ эсвэл төдний хоорондоо өргөд наттай нэг хэлдэг ган багштай нэг хэлдэг өнгө гарвал манай хүтэнч бас үргэжээд явахгүй да. Одоо өнгөж бодож байна. Чамд ч одоо өөр юунд их санаа болж байна. Улсууд одоо надыг тоглогч гэж хэлдэг юм аа. Улсын 1-р дэсийн тоглогч, 2-р дэсийн тоглогч энэ төр гэдэл хэлдэг юм. Үндэ би чинь урлагийн сургууль үүдэн хаашаа харж хэмэтгүй хүн шүү. Нэг насандаа нь орчуулга ажил, найруулга ажил хийсэн хүн. Аражаа хороонд ажиллаж ягаад ард нь телевиз хороонд шилжил аваа да. Үндэ найруулагч шүү да. Одоо дээд дэсийн найруулагч болсон. Ажлаас буухаас өмнө. Гэхдээ би буух үсүүд ингэж бодож яасан юм аа. Би одоо энэ шог яраад дуртай. Ажлын чөлөөгөр хийгээд байж одоо яа цаг олдохгүй хүчгүй ичгүй. Ажлаасаа буусны ард би нэг шог яраа сайн аваад хийдэ гэж бодсон. Тэгээд нэг хийж үжи гэдэг чинь төвхтэй. Одоо сайг нь ирсэн олон асуудал байна. Дээрэг асуудал байна, доорог асуудал байна, дундаг асуудал бас байна. Тэгэхээр мандатл хөтгөн ажлын чөлөөнөө энэ хэдэн хүн энийг юусыг хөгжүүлнэ гэдэг чинь бас их амаргүй. Одоо эн чинь манай үүрэг хариуцлага нь хайчгийсэн үг биш шүү. Энэ ажлыг гардаж гисэн олон түмэн дуртай юм бол сонсог дуртай юм бол манаас өргөлж ирээд хийн ш та. Тэгэхээр энийг тавчин энийг телевизээр дамжуулаад миний хэлий гэдэг үг болвол эл шатнэ манай удирдлага зохон байгуулд онцгойлон манай үндэстний ажлыг хийж байгаа тан мөтхийн хариуцлагтнууд одоо бүгдөө хөдөлгөөн энэ ажил сайн хөгжинэ. Ер нь одоо манаас энэ өнөөдрийн самбарын санийн дэлгэцээр эрхэлж энэ уулга яахта шог ярианы тухай ярина гэдэг бас манай үжигчдийн бодол санаа. Тэр сүлжээн дээр байна штэ. Сүлжээн дээр бол одоо манаас Монгол үжигчид бол одоо сонсогчд бол өөр өөрийнхөө санал бодлоо бүр тэнд дэвшүүлж байна. Тэнд бол одоо арим ярьж маань шог яраа чинь яач вэ? Шог яраа яач вэ? Бүр тэгэж асуусан тийм асуултууд байна. Одоо үжигчдийн хаваас бас өөр өөрийнхөө санаа бодлоо тэнд бичиж байна. Тэгээд бид нас бол бодож манай самбарын санийн дэлгэцэн дээр одоо их чөлөөтэй их нийгмийн байдал амьдралын дундх байдал ингэж ярилцдаг байхаар энэ сэдвээр бид нас үнэн ярилцж болов бас бид нас та нарын энэ ярилж байгаа дамжаад үжигчд бас өөрийнх нь санаа бодолд нь тохируулаад хариулт тусаа өгж болно. Үгүй үжигчд бас ойлгохгүй шүү. Үнийг л заримдаа та нарын бас андуу ойлгож их магадгүй. Энэ улсууд чи үнэн ярьдаггүй. Яга хийх амбар байцсан. Хийдгүү болсон. Ярих амбар байцсан. Ингэж ойлгож явах хүмүүс бас ариун байна. Тэгэхээр би өнөөдөр ярьсан бас ариун хүмүүс бас 2 удаа телевиз дээр шогийн тухай ярьлаа. Түрүү нэг гарган болжоо дээр ярих тань мөл өөрийн туяа эрхэлж ярьсан. Энэ удаа мөн өөрийн туяа залж ирээд ярьсан. Хамаг түрүүнд би өвөр Монголын шог яраа сонсох дуртай арга түмнөө төлөөлж өөрийн туяад эн түрүүнд талархах ёстой. Би бодод нэлээд олон хүнээ сэтгэл санаагийн төлөөлж дийлэн гэж бодож байна. Энэ гол нь одоо би бол энд л үжигчдийн төлөөлж үжигчд одоо бүр тийм санаа бодолтой байна. Бол одоо юу ч гэсэн нэг үжигчийн сэтгэлд нэг шог ярианы шин өрний үүрийн тояг нь харагдууллаа гэсэн үг. Олсод үүрийн тояаны гари бараад гарануг авах болсон гэж би сонсоо. Би бас одоо 2 удаа үүрийн тояатай ингэж суусандаа нэг омогшиж яа шүү. Би одоо үүрийн тояатай өрсөлдөнө. Чиний гари барьсан гараа авах болж байгаа. Дараагаар би чармэж ягаад манай шог яриагийн сонссон чихөө авах болгооч. Юм жоо. Айраа чармээ. Жанга өнөөдөр одоо манай самбарын санийн дэлгэцэн дээр юм сайхан ярилцаа өгсөн манай алдарт шогчин гангамруу багшээ. За одоо манаас бүр сайхан дотн дуудаж наамаам гэдэг утсан. Үүнийх нь өөр наран тогтох гэсэн сайхан алдартай хүнтэй ийм сайхан одоо ярилцаа өгсөн. Тэг баярлж байна. Гэдэг илүүхэн одоо самбарын санийн дэлгэцтэй өөрийнхөө санаа бодлоо илүүхэн дэвшүүлж хайрлаа гэж үжигчдийнхээ өмнөөс бас ингэж та нартай хүсэж байна. Мөн чи илүүхэн сайхан шог яраа жижигэн одоо үжигчтэй дэвшүүлж үжигчдийгаа илүү ариун сайхан баярлуулж инээлгэж байгаарэ гэсэн сайхан хүслийг та нартаа дэвшүүлье. За. Бас манай бас сэтгэлийн үгээ хэлүүлсэн ийм жившаа өгсөнд баярлалаа. Одоо энд бол биднээс хижээгээ хижээд ямар үгээ хэлэн ямар санаа бодлоо бүр ярьж болно шүү. Манай энэ дээр чи чөлөөтэй байна шүү. Өнөр санагдаж байна. Өнөр чөлөөтэй. Ондон сарвалдлагын параграфтай эдлэг. Ондон сарвалдлагын параграфтай эдлэг. Ондон сарвалдлагын параграфтай эдлэг.
самбарын сонин дээр бас сайхан юм байдаг шүү. Үргэлж үзээрэй. Самбарын сонин дэлгэж их сайхан байна шүү. Эл талын хүнээ элдвийн сэдвийг бүр сайхан яруулж байна. Та нар самбарын сонин үжиж, самбарын сонин тагаан харилцаж тэдний хаан донд ирээрэй.